энэ төрийн өмчит компаниудын шинжилэл дундарддаг баялагийг яаж ундардаг баялаг болгох уу гэд энэ чиглэл рүү одоо тодорхой шийдвэр гаргаж үүрэг чиглэл өглөө. За энэ төрийн өмчит компаниудын шинжилэл бол олон жил яригддаг, засаг болгоны үед л яригддаг энэ том сэдвээ. За энэ удаад Эрдэнэс Монгол нэгдлийн хүрээнд томоохон бас шинжилгээг эхлүүлж байна. Ялангуяа засаглалаа хараад тус байлгах, бизнесийн зарчмаараа ажиллах, уул уурхайн компаниудын өдөр тутмын үйл ажиллагаанд оролцохгүй илүү хөрөнгө удирдах, за олон улсын зах зээл дээрээс хөрөнгө мөнгө усах энэ чиглэл рүү үйл ажиллагаагаа чиглүүлэх ийм шийдвэрийг гаргаж байна. За ялангуяа Эрдэнэс Монгол компани бол хуультай компани, толгой компаниуд тухайлбал үндэсний баялагын сангийн тухай хуульд Эрдэнэс Монгол компаниг хуримтлалын санд орлого төвлөрүүлэгч гэж зааж өгсөн байдаг. За хоёрдугаарт стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмлын ордын тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн толгой компани. За мөн ногдол ашигын тодорхой хэсгийг ирээдүйд орлого үндэс нь бий болгох төсөл хөтөлбөрүүдэд одоо оруулж байгалийн баялагаас орж байгаа орлогыг өсгөж, үржүүлэх, арвижуулах ийм чиг үүрэгтэй одоо компани байгаамаа. Тэгээд өнөөдрийн засгийн газрын хурлаас Эрдэнэс Монгол компаниг үндсэн хууль заасан чиг үүргээр бүрэн үйл ажиллагаагаа төвлөрүүлж хөрөнгийн удирдлага, гадаад дотоодоос хөрөнгө оруулалт татах, IPO гаргах энэ чиглэл рүүгээ одоо өөрчлөн зохион байгуулах гэсэн ийм шийдвэрийг гаргаж байгаа. Тэгээ төрийн өмчит компаниудын шинжилгэлийн хүрээнд өнөөдрийн одоо засгийн газрын хурлаас гарч байгаа тэмдэглэлээр өгж байгаа үүрэг даалгавар бол Эрдэнэс Монгол нэгдлийн харьяанд байгаа үр ашиггүй, давхардсан, төдийлөн одоо ач холбогдолтой биш 10 компаниг татан буулгах одоо ийм шийдвэр гаргаж байгаа. Ялангуяа одоо тодорхой үйл ажиллагаа нь за мөн зээлээр санхүүждэг төслийн шинжтэй төдийлөн ач холбогдолгүй компаниудыг одоо татан буулгах ийм шийдвэрүүдийг гаргаж байгаа. За мэдээж томоохон олбол эрхэлдэг аж ахуй нэгжүүдийн бүтээмжийг сайжруулах, орон тоог багасгах, ялангуяа дарганы тоог бууруулах энэ чиглэл рүүгээ бас одоо үүрэг чиглэлийг өгж байна. За мөн энэ шинжилгээг эхлүүлснээр 260 орчим орон тоог оновчтой болох ийм үр дүн гаргана гэж хүлээж байна. Захиргааны зардлыг 10%-аар, түрээсийн зардлыг 30%-аар бууруулах ийм одоо шийдвэр гаргаж байна. Тэгээд нийтдээ 67 тэрбум төгрөгийн хэмнэлтийг хийх ийм тооцоо гарч байгаа. 6 сарын 15-ны дотор багтааж энэ шинжилгүүдийг энэ 10 компаниг татан буулгах асуудал яригдана. За энэ компаниудын одоо тооцоо судалгаа бол мэдээж хуультай, зохион байгуулалттай засгийн газрын тогтоолоор байгуулагдсан учраас засгийн газарт орж танилцуулж, тогтоолыг хүчингү болгож энэ татан буулгах үйл ажиллагаа бол явагдана. Тэгээд 6 сарын 15 гэхэд бүх нарийн мэдээллүүд бол тодорхой болно. За тухайлбал төрийн өмчит компаниуд өндөр шилэн барилгад өндөр түрээс төлдөг байдлыг зогсооё гэж. Цаашдаа төрийн өмчит одоо сул, орон байр, хөрөнгүүдээ ашиглаж эсвэл өөрсдийнхөө одоо орон сууц байранда үр ашигтай ашиглаж энэ түрээсийн төлбөрийг бууруулах асуудлыг одоо шийдэж байна. За мөн одоо хотод одоо төлөөлөгчийн газартай уурхайнуудыг уурхай дээр ажиллаа. Хотод шаардлага байхгүй гэдэг бас ийм зарчмын хандлагуудыг одоо бас зарчмуудыг засгийн газраас гаргаж байгаа гэж ойлгож болно. За Эрдэнэс Монгол компанийн хувьд түрүүн та бүхэнд хэллээ. Одоо байгаа үйл ажиллагаагаа илүү хөрөнгө өдөртдөг. Та бүхэн сүүлд Узбекийн жишээг сонссон баг. Тухайлбал Узбек улс төрийн өмчийн үр ашигтай ажиллаж байгаа компаниудынхаа хувьцааг багцлаад хөрөнгийн зах зээл дээр гаргаад хөрөнгө татсан. Энэ хөрөнгөө гадны Franklin Templeton гэдэг компаниар удирдуулж олон улсын зах зээл дээрээс хөрөнгө усгаж байгаа энэ үйл ажиллагааг бас явуулж байгаа. Тэгээд энэ дэлхийн нийтээр ер нь энэ хоолдон хэлбэрийн төрийн өмчийн буюу төрийн өмчит компаниудыг одоо толгойлж байгаа компаниудаа илүү хөрөнгө удирдах. Тэр хөрөнгөө зөвхөн одоо юу гэдгийг уурхайнуудын үйл ажиллагаа, ногд ашиг одоо төвлөрүүлэлт гэхээсээ илүүтэй тэр хөрөнгөө яаж өсгөж арвижуулах вэ? Хөрөнгийн зах зээл дээр яаж гаргах вэ? IPO хувьчлаа яаж явуулах вэ гэдэг рүү илүү төвлөрдөг. Тийм учраас одоо Эрдэнэс Монгол компани ч гэсэн хуулиараа ийм үүрэгтэй энэ чиглэл рүүгээ одоо цаашдаа төлхөө ажиллана гэсэн үг. За 6 сарын 15-наар Эрдэнэс Монгол компани одоо энэ хүрээнд бас нэрийг өөрчилж байгаа. Эрдэнэс Монгол компаниг Чингис хаан үндэсний баялагын сан корпорац болгон 6 сарын 15-наас хойш олон улсын зах зээлд гарах томоохон нэгдэл болгож ингэж өөрчилж байгаа. Ийм шийдвэрийг бас засгийн газраас өнөөдөр тэмдэглэлээр үүрэг чиглэл болголоо. Тэгээд довчхондоо та бүхэнд дүгнээд хэлэхэд Эрдэнэс Монгол нэгдэл бол цаашдаа илүү
хоёр чиглэлээр ажиллана. Нэгдүгээр одоогийн менежмент болон бусад үйл ажиллагаа за төрийн өмчит компаниуд бодлогын зөвлөмж өгөх, өдөрдөмж өгөх энэ үйл ажиллагаагаа явуулна. Өдөр тутмын үйл ажиллагаанд оролцохгүй. За хоёр дахь гол чиглэл бол баялагын сан буюу нөгөө иргэдийн нэрийн дансанд байгаа одоогоор 500 мянга болчиход байгаа энэ хөрөнгөө мөнгөө олон улсын зах зээл хөрөнгө оруулалт татах энэ чиглэлийг санхүүгийн зөв хэрэгслүүдийг ашиглаад яаж өсгөж үржүүлэх вэ гэдэг дээр түлхүү үйл ажиллагаагаа явуулнаа гэж ойлгож болно. Тэгээд энэ чиглэлээр одоо Чингис хаан, баялагын сан корпорац бол олон улсын зах зээл дээр гарч зарим тохиолдолд ойрын хугацаанд, дунд хугацаанд тодорхой ашигтай ажиллаж байгаа компаниудынхаа хувьцааг хөрөнгө оруулалт санал болгох. За ашиггүй, үр ашиггүй компаниудыг хөвчдөх, хувийн хвшилд шилжүүлэх. Заавал хувийн хвшлийг хийж чадж байгаа зүйлтэй өсөлтөх шаардлагагүй гэж үзэж байгаа. Тэгээд энэ асуудлууд бол олон жил яригдчихсэн. Тэгээд энэ удаад засгийн газрын шийдвэрээр бас нэлээд шийдэмгий арга хэмжээ авч байна. Тэгээд та бүхэн дахиад өгнөд хэлвэл нэгдлийн хэмжээнд байгаа төдийлөн ач холбогдолгүй үйл ажиллагаанд давхарцсан 10 компаниг татан болгож байна. За мөн түрээсийн төлбөр, захиргааны зардал, дарга нарын оронтойг цөөлөх үндсэндээ эхний ээлжинд 67 тэрбум төгрөгийн хэмнэлт гарах ийм бас бодлогын шийдвэр гаргаж байна. Тэгээд цаашдаа энэ шинжилгүүд бол үе шаттай хэрэгжинэ. Төрийн өмчит компаниудын шинжилгээг илүү үр ашигтай стратегийн компаниуд нь үйл ажиллагаа явуулдаг дэлхийн жишг рүү бид нэр ойртох ёстой. Энэ шинжилгээг одоо заавал бид нар хийх ёстой гэж үзэж байна. Зүүн түүчэлэх зүүнний мэдээсийн цаасан хэвлэл болон цахим хэлбэрээр уншигч танд хүрч байна. Иргэдээ өмөөч өвчин. Үндэсний өдөр тутмын сонин зүүнний мэдээ.